Монгол Улсын ерөнхийлөгч хөвөлдөр зохион байгуулж байгаа Богд хаан, Түүх, Соёл өв олон улсын эрдэмтдийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлж байна. Эрхэм хүндэт судлаачид, эрдэмтэн иргэд, хүндэт гадаадын зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах Монгол түмний чин хүсэл олон жилийн үндэсний тэмцэл оргилдоо хүрч хариг өрний 200 гаруй жилийн ноёрлолыг эцсолгон тэртээ 15 дугаар жарны цагаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын 9 буюу 1911 оны 12 сарын 29-ны бэлэг цай өдөр Түүх төр улсынхаа тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулж дэлхийд дахина зарлан тунхагласнаар монголчуудын түүхэнд шинэ өрн үе эхлүүлж өнөөгийн Монгол улс оршин байхыг үндэс болсон билээ. Хэрвээ энэ түүхэн үйл явдлыг Богд гэгэн Монголын алтан уургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин, төрийн мэргэд, лам хар бүгдээр их улсын төлөө зориглон нэгдэж нугаршгүй хөт зорилго цөхрөлтгүй тэмцлийн үр дүнд хийж чадаагүй бол Монгол хэмээх улс дэлхийн улс төрийн газрын зурагт үлдэхэд нэм бэрхтээ байсныг эрдэмтэн судлаачид бэлхнээ мэднэ. Хүн цаг үед олдсон сайн цагийн тохироонд холч мэрэгэн зориг ухаан эв санааны хүчийг үзүүл нэгдэж халуун ам бүлээн цусаа үл хайрлантад зүтгэж үр хойчтой үндэсний эрх чөлөө тусгаар тогтнол бүрэн эрхт улсыг авчирсан өвөг дээдсийнхаа түүхэн гавьяаг ямагт дурсан хүндэтгэж хойч үедээ тусгаар тогтнолын үнцийг ач холбогдлыг ойлгуулж хайрлан хамгаалах эх оронч үндэсний үзэл ухамсарыг төлөвшүүлж байх учиртай. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчид болох 8 дугаар Богд Жавзан Дампуутагт анхны ерөнхий сайд Сайн ноён хаан Намн Сүрэн, сайд Чинван ханд орж Даалам Чирэнцэм Чагдарж Гомб Сүрэн, Намсрай Түшээт хаан Дашнэм, Сэцэн хаан Наваа Нэрэн, Засагт хаан Содон Маравдан, Бэс Гомб Сүрэн, Ван Сэрэн Содном, Манлаавын Дамдын Сүрэн, Хатанбаатар Масурж өөр Монголын гүн хайсан дөрвдийн төгс хөлөг далай хаан Галсан намжил нарын зэрэг үндэсний бааtruуд игэл өвөг дээдсийнхаа гавьяаг хүндэтгэн тэмдэглэж байна. Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул В.Ф. Люба Петербургт илгээсэн 1912 оны 1-р сарын мэдээнд хэзээ нэгэн цагт Монголын сүүлийн жилүүдийн түүхийг бичих болвол түүхний хамгийн аимшиггүй ухаантанч энэ тухай бодохыг зүрхлээгүй тийм зүйлийг хэрэгжүүлэгч 8 дугаар Богд гэгэний зоригтой шийдвэртэй санаачлагыг талархалтайгаар тэмдэглэх болно хэмээн онцлоод Монголыг эдэггүй эрх чөлөөтэй залгуулсан энэ үйл хэргийг манлаас өмнө яах аргагүй хутагт мөө гэсэн бий. 2019 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч Монгол улсын хаан 8 дугаар Богд Жавзан Дампуутагтын төмөн үлзий гээсний 150 жилийн тохиож байна. Монгол үндэсний эв нэгдэл, түүх, уламжлал, өв соёл, уламжил шашнад дэвшлэх, өргөө олноо таниулах 8 дугаар Богд Жавзан Дампуутагтын түүхийг дурсан Монголын төлөө явуулсан түүний өвөл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зөв ёсоор үнэлж бодитоор мөнхлөн алдаршуулах зорилгоор энэхүү түүхэн овог Монгол орон даяар тэмдэглэн зүйтэй хэмээн гэж үзэж Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Батболго 8 дугаар Богд Жавзан Дампуутагтын үндэсний 150 жилийн ой тэмдэглэх тухай 2019 оны 9-р зарилгыг гаргаж засгийн газар чиглэл өгсөн юм. Энэхүү зарилгын хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзан Дампуутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын зохицлоор байгуулах, Богд хааны намтар түүхийн талаар баримтат кино, судалгааны бүтээл, архивын баримт бичиг, хааны зарилгын эмхтгэл, номын сангийн сан хөмрөг, музейн үзмэр, гэрэл зураг, түүхийн ховор эд үлгийн зүйлсийн үзэсгэлэн каталог гаргах, таниулан сурчлах, соён гэгэрлийн ажил он дуустал үргэлжилнэ. Мөн өнөөдрийн Богд хаан 150 түүх соёл өв олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын ерөнхийлөгч Эвэлдор зохион байгуулж байна. Тус эрдэм шинжилгээний хурлд Япон, Орос, Хятад, Герман, Унгар, Польшийн
Монгол судлаач, нэр дэвтэмтэд болон манай улсын эрдэм шинжилгээ судалгааны байгууллага эрдэмтэд багш лам нар олноор хүрэлцэн ирж илтгэл тавьж санал бодлоо уралдуулж байгаад талархал илэрхийлье. Үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийн үнц нь, их түүх, эрхэм уламжил, соёлоо, дээдлэхийн ач холбогдлыг сануулж, үндэсний эрх чөлөөний хувьсгал, богд хаан судлалд шинэ хуудас, баримт мэдээлэл нэмсэн үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байна. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.